Иргэд оюутан сурагчдын эрх зүйн боловсролд зориулан бэлтгэв. Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тухай. Монгол улсын үндсэн хууль, шүүхийн тухай хууль зааснаар Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан шүүн таслах ажиллагааны талаар болон шүүн таслах ажиллагаанаас бусад хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тухайлбал, хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох. Шүүхийн шийдвэр практикт үндэслэн Монгол улсын үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах. Үндсэн хуулийн цэцгийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах, хуульд заасан үндслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах. Улс төрийн намын бүртгэл хөтлөх. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хууль санаачлагчид уламжлах. Хууль түүнд заасан хүний эрх чөлөөг хамгаалах талаар үндсэн хуулийн цэц улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх болон хуульд заасан бусад бүрэн эрх хамаарна. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 24 шүүгчээс бүрдэх ба нийт шүүгчийн хуралдаанд нийт шүүгчийн 3/2-оос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно. Хуралдааныг улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч даргалах ба түүний эзгүйд албан үүргийг нь орлон гүйцэтгэж байгаа танхимын тэргүүн даргална. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан дэгээ өөрөө тогтоохоос гадна асуудлыг олонхын саналаар шийдвэрлэдэг. Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны шийдвэрийн талаарх мэдээлэлтэй www.supremecourt.cgmn цагим хуудаснаас танилцаарай.